очихно гэсэн ийм сэдвтэй ирсэн байгаа. За тухайн сэдвийг авсан үндэслэл маань 5 дугаар ангийн урлаг хичээлийг заах явцад цилиндр конус битийг бүтээх гэсэн хичээлийг орсон. За тэр хичээлийг орохдоо хүүхдүүд дугуй дүрсийг ашиглаж зурах, хайчлах чадвар жоохон сулхан байгаа нь ажиглагдсан учраас багш өрийн дугуй дүрсийг яаж хялбар аргаар зурах, хайчилж болдгийм бэ гэсэн тэр аргыг ирэлхийлсэн байгаа. За энэ сэдвийн маань зорилго дугуй дүрсийг ашиглан бүтээл хийх явцдаа хүүхэд нэг бүрийн сэтгэн бодох, хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлэх чадрыг хөгжүүлнэ гэсэн зорилго тавьсан байгаа. За тэгээ энэ хичээлийг явуулахдаа багш эхлээд хүүхдэд ямар нэгэн дугуй дүрсээр бүтээл хийх тийм ойлголт ерөөсөй байхгүйсэн учраас багш өөрөө тэрнийг ирэлхийлж хайж үзсэн л дээ. Тэгээд ер нь иймэрхүү юмыг хийж болдгийм байна гэсэн тэр санаагаа би өөрөө хийж сурагчдаа эхлээд үзүүлсэн байгаа. Нэгдүгээр шатаа бол ингэж сонголт хийлгсэн байгаа. Дугуй дүрсээр ер нь ингэж ашиглаж болдгийм ээ шүү гэд. За тэгээ тэрнээсээ багш сурагчдаар сонгуулан хийлгэх тэр даалгаврыг хийлгсэн байгаа. За тэгээ энэ нэгдүгээр шатны үйл ажиллагаа явагдахад бол сурагчид бинийхээ хийсэн бүтээлийг хараад тэрний бүтээл илүү гоё болсон байна. Би тэрнтэй хамтарч хийхийг хүсэж байна гэсэн тийм санаа ер нь их гаргаж ирсэн учраас багш 2 дугаар үе шатаа ер нь хосоор нь хийлгэе гэдэг тэр аргыг сонгож явуулсан байгаа. За тэгээ энэ нэгдүгээр шатны 10 гаралд суралцах үе гээд багш дуурайч хийлгэх загваруудыг өгсөн багшийн загвараас энд оруулж өгсөн байгаа. За тэгээ хийх аргачлалуудыг бол хэлж өгсөн, алхамчлалаар гаргаж өгсөн байгаа. За 1-р шатнаас бол дүгнэлт гараад энэ сурагчдын бүтээлийг оруулж харуулсан байна. За 2-р шатн дээр өмнөх бүтээл нөө харж хийсэн тэр чадвар дээрээ тулгуурлаад 2-р шатаа бол хосоороо тэгээд өөртөө зохиомжилж хий гэдэг бас нэмэлт санааг багш оруулж өгсөн байгаа. За тэгээд сурагчид бол хосоороо хийсэн бүтээлүүдээс нь багш оруулж өгсөн байгаа. Тэгээ энэ ер нь ганцаараа хийснээс арай илүү давуу талтай байна гэдгийг бол сурагчид ойлгоод 3 дугаар шатыг бүр олуулаа хамтраад ивэл яасан гэдэг бас санаа гарсны үндсэн дээр 3 дугаар шатлаа бол багш багаар ажиллах буюу бага сурагчдынхаа сонирхлын бүлгээр нь байгуулад багаар ажиллуулсан байгаа. За энэ сурагчдын маань бүтээл хийх явцын зураг байна. За тэгээд багаар ажилласан сурагчид бол энэ дээр өөрсдөө хийсэн бүтээлийг хараад тайламжлаа тавьж байгаа. Тэг яг хийж байгаа хувцастай бол хүүхэд өрөөсөө тэрийг нэг анзаараагүй. Тэг ингээс багш самбар дээр хийсэн бүтээлүүдийг үзэсгэлэн болгоод гаргаад өгсөн чинь баг өөрсөндөө итгэхгүй гайхалтай тийм үр дүн гардыг билээ. Одоо багш багаар хийсэн бүтээлүүдээс энд авчирсан байгаа. Та нар дамжуулаад сонирхоор энэ сурагчдын дугуй дүрс ашиглаж хийсэн бүтээлүүд нь байгаа. За ганцаар яасан багаар багшийн хийсэн бүтээлүүд бас тэнд авчирсан байгаа. За 3 дугаар шатны бүтээлийн онцлог маань хүүхдүүд нөгөө 4-4-өөр нийлүүлээд нэг баг болгосон. Тэгээд тухайн орчныг нь маш сайн гаргаж өгч ирсэн. Бүр илүү их чадварсан байгаа нь харагдаж байсан. Энэ бүтээлийн онцлог маань дугуй дүрсийг хүүхэд зураад хяргахтаа биш. Дүрсээ ерөөсөө ямар ч тийм хяргах хуваах үйлдэлийг ерөөсөө хийгээгүй. Ажиглах. Одоо энэ тал дугуй дүрс орсон юм шиг байгаа болч нөгөө дүрсээ дандаа нугалах аргыг сонгож хийснээр бас онцлогтой байгаа. За тэгээ хүүхдүүд маань өөрсдөө сэтгэгдлийг өчсөн. Нэр хаяга сар өдрөө бичсэн байгаа. Бүтээл дөрөөс нь хараарай. За тэгээ энэ хичээлийн маань нэг онцлог нь бол сурагч үеийн явцад суралцдаг гэдгээр бас онцлогтой байсан. За тэгээд анхаарал татсан зүйл маань нэг зүйлийг олон талаас нь харах санааг хүүхдүүд суулгах нь байсан. Одоо дугуй дүрсийг ашиглаад ямар олон жишээ наран дээр л гээд аваад үзэхэд нарыг хичнээн янзаар хийж болдгийм бэ ч гэдэг юм уу. Ингээд бас сэтгэн бодох үйл ажиллагаа нь бас илүү явж исэн. За тэгээ бэрхшээлтэй даална дугуй дүрсээр ерөөсө бүтээл хий гэсэн ойлголт ерөөсө анхад байгаагүй. За тэгээ гортогны хүрэлцээ муутай байсныг багш шийдвэрлсэн байдал дээр гарна. Та нарт сая би нэг юм өгсөн байгаа. За энэ маань яа гэхээр хүүхдэд хийж өгсөн хүүхдийн гортгийг шийдсэн асуудал байгаа. За энийг яах юм гэхээр энэ дээр ингээд балаараа тогтоож гаад тэгээд аль хэр хэдэн радиус диаметртэй дугуй дүрс зурах гэж байгаа гэдгээр хэмжилтийн сантиметртэй цаасан дээр хийгээд нөгөө харандаагаараа нөгөө үзүүрлөө нэгээд ингээд тойруулж зурсан байгаа. Тэгээ энэ гортогны асуудлыг бол багш ингэж шийдэж өгсөн.
За тэгээд энэ бусдад ер нь энийг түгээн дэлгэрүүлээ, гарын авлага болгоё гэхэд бас жоохон санхүүгийн хувьд бол бэрхшээлтэй байсан учраас за багш цахим хэлбэрээр энэ ном гарын авлага бас хийж Хүсгэл аймгийнхаа багш нарт тарааж өгсөн байгаа, файлаар өгсөн байгаа. За энэ ном дээр маань дугуй дүрсийг загварчлан яаж бүтээлийг хийдгийм бэ гэсэн загваруудаас оруулж өгсөн байгаа. За гээд энэ дээр дугуй дүрс ашиглаж хийсэн бүтээлүүдийг оруулсан байна. За шийдвэрлсэн байдал дээр гортгийг маань хялбар аргаар шийдэж өгсөн байгаа. За дугуй дүрсээр бүтээлийнхтэй нуглах, хуваах үйлийг хийхгүй гэдэг энэ маань их онцлог тал байгаа. 4-1 байсан ч хяргахгүй. Нүдийг давхарлаад хүүхдүүдэд энийг маш олон янзаар сэтгэж хийдэг юм билээ. Хөгжөхөөрөө. За сурагчдын хийсэн бүтээлүүдээр бас би өөрөө эхлээд ингээд үзүүлэх гарын авлага бас ингэж хийсэн байгаа. Дараа нь сурагчдынхаа хийсэн бүтээлүүдээр ингээд бас гарын авлагын сэтгэгдэлтэй ингээд хийчихсэн. За энэ бол эргээгээд ашиглахад бусад багш нарт үзүүлэхэд бас зүгээр юм билээ. За 3-ын номыг хийж өгсөн байгаа. За тэгээд 5 дугаар ангийн сурагчдын хувьд дугуй дүрсийг олон болгохдоо за шууд эхлээд анхны удаадаа ингэж хийгээд явхад бол сурагчид нэг нэгээр нь зурчаад ганц ганцаар нь хяргаж исэн байхгүй юу. Тэгээ жоохон чадваржаад ирснээр энийг чинь давхарлаад хяргаж болдгийм байна гэд цаасаа нугалж хичнээн янзаар хідэн давхарлаж хийвэл арай боломжтой юм байна гэдэг дээр хүүхдүүд 4-6 давхарлаад хяргуул нөгөө ижил дугуй дүрснүүд олон гарна шүү дээ тийм ээ. Тэрэн дээр тэгж шийдэх боломжтой байна гэдгийг авсан байгаа. За тэгээд өмнөх байдлыг харцсан энэ цөм хөтөлбөрийнхөө хүрээнд энэ чадварууд дээр авч утсан төлөвлөлт хийдэг 12 сурагч байсан. Ерөнхийдөө бол энийг юм хийхдээ бол төлөвлөх ёстой байна гэдэг ойлголтыг би акцаар нэг гаргаж өгсөн байгаа. Тэгээд авсан бол 27 хүүхд эхлээд юу хийх вэ? Жишээ нь би нэг муур хийлэхэд эхлээд өөртөө зураг ингэж зурж үздэг. Тэгээ энд хідэн дугуй дүрс орох юм бэ гэд нөө орох материалаас тооцдог. Ийм үйлдэлүүдийг хийдэг гэд чадваруудыг ингэж судалгаагаар гаргаж өгсөн байгаа. За цаашид хөгжүүлэх санаа гэдэг дээр бол багш энэ ер нь би дандаа цаасаар өнгийн цаас ашиглаж хийлгсэн байгаа. Энэ үнийг ер нь эскигээр юм уу, даавууч гэдэг юм уу, эсвэл хуванцар материал ашиглаад хийж болох юм байна. Бусад хичээлүүдтэйгээ бас холбоод математикийн хичээл дээр, Монголын хичээл дээр бас ингээ холбоод интеграц хийвэл бас зүгээр юм уу гэсэн юм санаа байгаа. За анхаарсанд баярлалаа. За хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо. За үндэслэл хийх болсон шалтгаан онцлог шийдвэрлсэн түгээн дэлгэрүүлж байна. За хүүхд нэг бүрийг хөгжүүлэхэд боловсролын чанарын шинжилгээг хийх зайлшгүй шаардлага гарсан. Энэ чанарын шинжилгээг хийхэд эцэг эх, багш, сурагч, төрийн бус байгууллагууд ингэж оролцсноо гэдгийг одоо бага боловсролын цөм хөтөлбөрт ингээд заагаад өгсөн байж байгаа. Одоо 2-1-7, 3-3, 5, 4-1 7-гийн 3-т 18 гээд. За энэ цаасан дээр болсон одоо энэ хууль маань амьдралд хэрэгжиж болдгийм үү болдгүй юм уу гэдгийг л үнэхээр нь туршиж үзэх сонирхол хөдлөөд за энэний дагуу хамтаар одоо хийхийг хичээсэн. За боловсролын тулгын 3 чулуу нь одоо багш, сурагч, эцэг эх юм аа. Бид нар нөгөө хоёр нь ажиллаад байдаг эцэг эхийн оролцоо бол бас жаахан доголдолттой байлаа. За энэ үнийг хэрэгжүүлэхийн тулд бид суралцагч, багш, эцэг эх, ажилтан, төрийн бус байгууллага, анги нэгдэл тэнхмээрээ одоо доогроос сан санаачлагаа гаргаад зорилгоо тодорхойлсон. За энд юу гэсэн хөө боловсролын чанарын шинжилгээг үлгэрлэн мандаж суралцагчийг их хэл үндэсний соёл, ёс суртамжлаа эрхэмлдэг, өөртөө итгэлтэй, бүтээл сэтгэлгээтэй, хамтран ажиллаж амьдрах чадвартай, зөв дадал хөвчлөлтөд иргэн болж төлөвшөд суралцагч, эцэг эх, ажилтан, эцэг эхийн оролцоог одоо нэмэгдүүлсэн хүүхдний бүрийн хөгжлийг
дээдэлсэн инээмсэглэр дүүрэн хамт олон болно гэсэн зорилгыг төвшүүлсэн. За энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд эцэг эхийн хандлага одоо эцэг эхийн тэр ёс зүйг өөрчлөх, хандлага, сэтгэлгээг өөрчлөх юм том ажлыг бий болсон. За хурал дээр зөвхөн явах юм бол эцэг эхийн оролцоонд ганцхан хурлал байдаг гэсэн. Жилд 2 удаа ангийн хурал хийдэг. Ангийн хурал эцэг эхийн оролцоо нь болохоор зэрэг их сул, энд бол имээ өвөөхөнд ирдэг. Нэг 10-аас 20%. За мөнгө татхаа ярьдаг, хариуцлага тооцоо ярьдаг, хуралд эцэг их сонсогчоор суудаг. За тэгвэл хурлын зохион байгуулалт бол нэг загвартай ширээний ард суудаг. За хилцэх асуудал бол нэг л хэвийн багшид ярьдаг. За эрц бол муу гэд өмнө нь юм байлаа. За энэ асуудлаас гарахын тулд бид нар дараах үйл ажиллагаанууд дээр тулгуурлаж одоо үйл ажиллагаагаа хийлээ. За эцэг эхийг одоо хамтдаж бид нарт ажилуулахыг юунаас хэлсэн бэхээр гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээжүүдийг ажилгүй байгаа улсуудыг хүмүүсийг одоо татаж оролцуулсан. Энд оролцуулахдаа зохион байгуулах ажлыг өдөрлөг уралдаан тэмцээн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд татаж оролцуулсан. За дараа нь гүйцэтгэл дээр эцэг эхийг биечлэн оролцуулсан зочин багшаар, багшийн туслахаар багийн ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн. За санхүүгийн дэмжлэг авсан, сурталчилсан, тайлан төдирлөгтэй хамтран бэлтгэсэн, сургалтын орчинд туслууд дэмжүүлсэн. За эцэг эхийн манлайлалыг юун дээр илүү авч үзэхээр ив нэгдэл, хамтын ажиллагаа, итгэл сэтгэлээр бид нар ажиллаж чадсан. За энэ ажлын нүнд манай 2012 онд эцэг эхийн оролцоо 20-30% байсан. 13 онд болохоор 40-45%, 14 онд 82.3 байсан. Өнөөдрийн байдлаар энд нэг тоо наалв. 91% болсон. 91% бас чадсан гэдгийг бахархалтайгаар хэлэх гэж байна. За хамтын ажиллагаанд бид нар багш, эцэг эх энэ хоёр хамтраад анги нэглээрээ багаараа сонирхлын бүлгээр өртөөжсөн хурлыг хийдэг. За тэр хурлууд дээр сурагчдын ахиц амжилтыг тооцох, авиа сонирхлыг дэмжих, илрүүлэх, хөгжүүлэх тухай судалгаан тулгуурлан ажиллаж хүүхдийг хөгжүүлж байгаа тухайга эцэг эхийн санал санаачлагыг харгалзан одоо авч ярилцдаг болсон. За ингээд нэг хүүхдний бүрийг хөгжүүлэхэд 84 багштай манайх 2163 хүүхдтэй. Энд нэг багшд бол 25.7 хүүхд оногдож байсан. Тэгвэл 3800 эцэг эхийн маань одоо 91% нь биднэрт нэг баг болчихсон. Цаана 9% байна да. Энийг ингээд багштайгаа нэмэхэд нэг хүнд 1.8 хүүхдэл оногдож байгаа. Тэгэхээр ер нь энэ болох юм а гэдэг юм ойлголт болж байна, чадаж байна гэдгийг одоо амьдрал дээр харуулж чадж байгаа нь бидний бас нэг онцлог байгаа. За нөлөөсөн хүчин зүйл юу гэхээр баг боловсролын цөм хөтөлбөрийг туршиж эхэлсэн үед 1-5 дугаар анги байсан шүү дээ. Энд бид нар 1-12 дугаар анги маасаар нь хөтлөгсөн. Тэр 12 дугаар сургуульд ажиллаж амьдарч байгаа багш, сурагч, эцэг эхийг бүгдийн татан оролцуулаад хүүхэд нэг бүрийг сурагчийн сайн үеийн цаг, зан заншил, технологи, урлаг, монгол хэл, англи хэлний хичээлүүдэд зэрэгцэн турших сургуулийн менежментийг боловсруулж ажилласан. За дээр нь сургуулийн нийт багш ажилтан эцэг эх, сургалтч хамтарч нэг баг болж чадсан. За хүүхдний бүрийг өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу маш богинохон хугацаанд хөгжүүлж болдгийм байна, хөгжиж чаддгийм байна. Яруу тоод уншиж, зөв бичиж, бодож, зөв даатал хөвшиж сургаж болдгийм байна гэдэг эцэг эхэд нь тайлагнаж чадсан. За тэр тайлан дээрээс эцэг эхийн одоо хандлага сэтгэлгээ өөрчлөгдөөд хүүхдүүдийнхээ хөгжилд оролцох идэв санаачлах нь өөрийн ирэхгүй өрнөд би ингээд үгүй, би тэгээд үгүй гэдэг ийм хүсэл тэмүүлттэй болсон. За тэгээ хандлага сэтгэлгээг өөрчилж чадсанаар итгэл сэтгэл, урам хайрлах, хүндлэх манад мэндэлдэггүй нэг ч хүүхдээ байхгүй. Гаднаас орж ирсэн хүн болгонтой мэндэлдэг. Багш сурагчийн харилцаахгүй хин л бол хин тэгээ мэндэлж хөвссөн. За энэ дээр бид нар сургуульд хөвшүүлэх 10 дэгийг бий болгоод энэ маань хөвссэ. За эцэг эхийн оролцоо энд зан заншлын өргөө байгуулад эцэг эхчүүд маань хүүхдүүдээ хамтарч одоо тайланга тавьж байна. Энэ жавхлан багштай ангийн эцэг эхүүд 21 дарих бүжгийг өөрсдийн санаачлагаа хүүхдүүдэд зааж өгөөд энд орж байгаа нэг хувцас тэгээд бүх хэрэглэгдүүнийг эцэг их өөрөө санаачилж санхүүжүүлж байгаа. За дараах нь энэ аав хүүхдтэйгээ тайлан төдирлөгтэй бэлдэж байна. За энд ээжүүд манжин үлгэрийг хүүхдүүдэд ингэ төгөлдөг юм а гэж бичлэн оролцож байгаа байт. За энд манай эцэг эхүүд
хамтраад хүүхдүүдтэйгээ одоо тайландаа бэлтгэх, хичээл бэлтгэхэд энд зочин багш нар одоо ирсэн үзэж байна. Энд Анклууны аав, энэ Эгемагийн ээж хоёр хамтраад эсхийн урлаар ийм юм хийж болдог юм аа гэдэг хичээл орж байгаа. Энд бас л адилхан зочд төлөөлөгчд ирж үзэж байгаамаа. За хүүхдний бүрийн хөгжилд эцэг эхийн оролцоог хэрхэн татан оролцож байгаа туршлагаа бид нийт 2200 гаруй багш удирдах ажилтнанд түгээн дэлгэрүүлээд туршлагаа солилцсон байгаа. За энэ аймагуд нь энд байж байна. За ганц эцэг эхийг татан оролцуулсан юм уу? Үгүй. Бид хүүхдийг одоо богинохон хугацаанд уншиж бичиж бодож хөгжүүлж болдго юм байна. Багш ажлын байранда хөгжиж болдго юм байна. Эцэг эхийг оролцоог нэмэгдүүлж болдго юм байна гэдгийг амьдрал дээр бодит дээр нь харуулж чадсан. За бид бас зүгээр суугаагүй туршлага судалсан. Дорнод аймаг, Хинтээ аймаг, за Баянгол дүүргийн сургуулиуд, Баянзүрх, Сонгон хайрхан дүүргийнхаа сургуулиудаар бас туршлага судалсан байгаа. За цаашид түгээн дэлгэрүүлэх гэдэг юу гэх манай эцэг эхийн зөвлөл ажилдаг. За энэ эцэг эхийн зөвлөл маань Сонгон хайрхан дүүргийн сургуулиудын эцэг эхийн холбоо байгуулж үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох. За эцэг эхийн холбоо нь бие даасан санхүүтэй болох санхүүгээс сургуулийн хөгжилд дэмжлэг үзүүлдэг байхаа гэдэг. Энэ олон улс гадаад улсуудад болохоор бүр төрийн бус байгууллага болоод тэр нь сургуульдаа дэмжлэг үзүүлдэг юм байна лээ. За үнэхээр чи одоо танаа сургууль эцэг эхийнхээ оролцоог тэгэд татаж чадсан юм уу гэдгийг энд нэг том баталгаа байгаа. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас 40 лаборатори сургуульдаа итгэмжлэл одоо талархал илэрхийлсэн байгаа. За энэ дунд манай хамт олонд юу гэсэн гэхээр хүүхэд бүрээ хөгжүүлж тэндээс би харахгүй нэ. За хөгжүүлж одоо зөв Монгол ерөн төлөвшөлт үйл хэрэгт нэгэн зорилготой ингэж ажиллаж одоо боловсролын чанарын шинжилгээний түүчээ болж ажиллаж байгаа танаа хамт олонд эцэг эхийн хүнлэлийг хүлээсэн сургууль болсонд баярлал талархал илэрхийлье гэсэн ийм сайдан гарын үсгтэй одоо талархал байгаамаа. Энэ бол манай ажлын бас нэг том амжилт үзүүлэлт юм. За тэгээ бусдаас манай гайхуулдаг ганц онцлог юу гэхээр хүн болгон одоо 1-ээс 12 дугаар анги бүх нэг ч хөгжөөгүй хүүхэд байхгүй. Баатарлаг хэлж чадна. За багш минь ажлын байранда хөгжин. Хүүхэд болгоныг хөгжүүлж болдго юм байна. Эцэг эхийн оролцоог үнэхээр ингэ татаж болдго юм байна шүү. Оролцуулж болдго юм гэдгийг амьдралд харуулж одоо энийг туршлага болгон түгээн дэлгэрүүлж байгаадаа бас сэтгэл хангалуун байна. За ингэ баярлалаа. Хүүхдүүдээ өнөөдрийн амьдрах чадрын тайлбарыг би ангийн багштайгаа хөтөлж явуулнаа. Ингээд танхимын 3 цагийг багш маань хөтөлж явуулнаа. За хүүхдүүдээ эхний цагаараа бид нэр ямар шийдэлд хүрсэн бэ? Эхний цагаараа. Тэгвэл олон хүүхд амьсгалж байгаа учраас тоосчл тэгтээ агаар их бохирцсон. За. Тэгээд биднес анги дээр их удаан цагаар байж биднес тэгээ их халуунд ноцоорч хичээлдээ сайн гарч чадахгүй байсан. За тэгвэл тэр үе маань яг ямар үйлрэл байсан болоод ноцоорсон юм бол? Хаврын үйлрэл босон тоолболуулаад нэг цэцэг тархаа бас болсон. За тэгвэл эхний цагаараа биднэрт яг тулгамжсан асуудал нь юу байсан гинэ? За тэгвэл эцсийн шийдэлд бид нар эхний цагаараа яг ямар шийдэлд хүрсэн бэ? Биднээс тасалгааны хэсэг тэрийг шийдсэн. За тасалгааны хэсэг тавьсан юм тийм ээ. За тэгвэл 2 дугаар цаг буюу түүний дараагийн 50-ны цагаараа бүгдээрээ ямар шийдэлд хүрсэн бэ хүүхдүүдээ? Юу хийсэн бэлээ? Бид өөрсдийнхөө хүсэл сонирхлоор баг хуваагдсан.
Спорт хэрэгтэй гэсэн мэдээлэлээ сонгосон. Цэцгээ сонгосон. За өөр саналтай хүмүүс байна уу? Өөр яасан бэлээ бүгдээрээ цэцгээ сонгочоод яасан бэлээ? За хэлээрэй санаа. Мэдээлэл мөн ажил цуглуулсан. Мэдээлэл хэрэгтэй болсон юм байна. За тэгвэл тэрний дараагийн цагаараа бид нар ямар шийдэл төрсөн бэ? Бид мэдээлэл эвлэн цагтаа ч юм уу хүүхдүүдэд солилцсон. Бид нэр өөрсдийнхөө цуглуулсан мэдээллээс хамгийн чухал гэсэн мэдээлэлээ өөрсдөө авсан. Биднээс одоо нэг мэдээлэл олцоод чухал гэсний хүүхдүүдэд солилцсон шээ. Жишээлбэл одоо та нар яг ямар мэдээлэл цуглуулсан гэж бодож байна? За эдний багаас эхлээ асуу өгшин. Тэгэхээр манай баг болохоор сонгосон цэцгүүдийн гарал үүслийг судалсан. За тэдний баг? Манай баг бас сонгосон 5 цэцгийнхээ хөрсний талаар мэдээллийг олохоор судалгаа. Танаа баг? Манай баг болохоор сонгосон 5 цэцгийнхээ бүтцийн судалгаар болсон. Манай баг бас сонгосон 5 цэцгийнхээ арчилгааг судалгаар болсон. За эдний баг юу гэхээр болсон бэ? Бид 5 цэцгийнхээ сонгосон 5 цэцгийнхээ ургуул гаргааг судалгаар болсон. За тэгвэл энэ танхимын 3 цагаараа өөр санал нэг хүүхд байна уу? Дутуу би энийг хэлчихэ та гэсэн хүүхд байна уу? За хэвчээ гараа өргөрөө. За тэгвэл одоо энэний дараа бид нар яасан бэлээ? Хийх үү? Энэний дараа танхимын 3 цаг дууссан. Тэгээ одоо хайцсан бэлээ бүгдээрээ. За хэлээрэй. Саяалч төв явж дараа нь унийг Органик Монгол төрийн бус байгууллага очсон мөн экологийн боловсрол олгох төв очиж мэдээлүүдээ мөн цуглуулсан. За ингээд бүгдээрээ танхимын бус цагаараа одоо бэлдсэн тайлангаа одоо гарал ус багаас ахуулаад танилцуулъя. Тасалгааны цэцгийг анх зүгээр цэцэг гэж боддог байсан. Тийм биш юм бэлээ. Цэцэг бүр төрөлтэй нь гаралтай үүсэлт юм бэлээ. Тэр бүгдийг биднээс гарал үүслүүдийг мэдгүй байсан. Түүний дундаас би цөлийн сарны буюу кактус цэцгийг судалсан. Кактус цэцэг нь болохоор 2000 төрлийн орчим төрлийг нээсэн Мексик улсаас гаралтай юм билээ. За би болохоор зузаалын цэцгийг судалсан. Зузаалын болохоор Мадагаскарын халуун бүсээс гаралтай. Тэгээд 100 гаруй төрлийг нээж авсан байгаа. Тэгээд энэ мэдээллийг би интернетээс авсан байгаа. Тасалгааны хүнсний ургамлыг судалсан. Тэгээд тасалгааны хүнсний ургамлыг болохоор манай орнд Сэдэн Балжиг гэдэг хүн тарьж олно гэсэн байгаа. Би гол чимэглэлийн цэцгнээсээ Годойл цэцгийг сонгосон. Годойл нь Өмнөд Африкийн баруун эргээс үүссэн. Би мэдээлэл олохдоо интернетээс хайж болсон. Би шимтгэлээ цэцгийн гарал үүсгийг судалсан. Тэгээд шимтгэлээ цэцэг нь Өмнөд Африкаас гаралтай. Тэгээд эрдэмтэд шимтгэлээ цэцгийн 280 гаруй төрлийг олж нээсэн. Соёолч төв Органик Монгол төрийн бус байгууллага хүрээдээд сургууль гэх мэт олон газар орж өөр төрхтэй мэдээллүүдийг цуглуулж авсан байгаа. Биднээс интернетээр орох, интернетээс юм хайх бүрэн сурсан. Тэрийг яаж орсноо бид танилцуулъя. Би өөр кактусыг судалсан шүү дээ. Кактус Google дээр ороод кактус гэж хичээд кактус гэжчээд ингээд хайсан. Тэгсэн чинь маш олон мэдээллүүд гарч ирсэн. Тэнгүүд түүний дундаас биднээс ер нь бол гарал үүслийн судлах хэрэгтэй байсан болохоор маш хүндрэлтэй байсан болохоор гол нь ямар вебсайтыг олох бэрхшээлтэйсэн. Гэхдээ биднээс тэр хаанаас олж авч чаддгаа мэдэж авсан болохоор маш их бахархуу штэ нэ. За тэгвэл гарал ус багаас асуух асуулт байна уу? За уяг нараа.
Танай багийн гарал үүслийг судлахад хамгийн тулгамдсан асуудал юу байсан бэ? Манай хөлтөл тулгамдсан асуудал хүүхд бүр нөө юу интернетээс яг мэдээлэл цуглуулад яг яаж биширч яаж болохоо мэдэхгүйс учраас бид нэр олон нэг хайс нийт олох хамгийн юу бэрхшээлтэйсэн. За санаа. Мөн та нарыг одоо гарал үүслийг судлахад ямар нэгэн хөгжилтэй сонирхолтой зүйл байсан уу? Сонирхолтой зүйл нөгөө нэг гарал үүслийг мэдж байгаа болохоор тэр нь одоо мэдж авсандаа их баяртай. Тэгээд сонирхолтой санагдсан. Хурдан ялмаар санагдсан. Багшаа асуух асуулт өгөх нь. За буйч. Би энэ багийн гишүүн тэрглээс асуумаар тэргэл ахгүй юу? Гоёл чимээлийн цэцгийг судлахдаа яагаад заавал гоод айлыг судалсан бэ? Яагаад сонгосон бэ гэвэл маш гоё тэгээд үзэсгэлэнтэй харагдсан байна. Өгшөөр асуух асуулт өгөх нь. За өргөл. Сайхан надаас асууна. Чи яагаад заавал энэ Юуг сонгосон бэ? Гарал үүслийг чинь гэвэл кактус цэцэг нь амар биш гарал энэ сонгосон цэцгүүдийн нэг гарал үүслийг яагаад судлах болсон бэ гэхлээр нэг гарал үүслэх гэхлээр амар гоё сонирхолтой нэг илүү энэ гарал үүслээс нь гэхлээр ямар орноос нь илүү их ургаж байгаа юм бол гэдгийг бас мэдэж болох байх гэж одоо гарал үүслийн судалгаа байсан. За тэгвэл одоо бүгдээрээ гарал үүс багтаа баяр хүргье. За ингээд дараагийн бага өрье. Би төдөө цагаан гişүүдэн манайх нийтдээ 6 гişүүнтэй би ахлагч санаа байна. Одоо би унтаага цэцгийн талаар бүтцийг ярина. Унтаага цэцэг нь иш, үндэс, навч, цэцэг гэсэн үндсэн дөрвөн бүтцтэй. Би болохоор бас мөн надад сонгиныг тарьсан байгаа. Энийг сонгин нь одоо хүн одоо өөрт хэрэгэлдэг одоо таримал сонгон ашиглаж ийм ногоон сонгон ургуулах боломжтой. Энийг ургахад нь одоо хайчлаад хоолндоо хийж хэрэглэх боломжтой байгаа. Одоо манай багийн солимоос эхлээд цэцгийн бүтцийг ярина. Би сэмтгэлээ цэцгийг судалсан. Сэмтгэлээ цэцэг нь үндэс, иш, навч, цэцэг гэсэн үндсэн дөрвөн бүтцтэй. Би ишний үргээр иш болохоор үндснээсээ эрдэс бодисыг авч навч буюу цэцэглүүгээ дамжуулж өгдөг. Навч нь түүнийг өөртөө хадгалж эсээрээ дамжуулж бусад хэрэгтлүүгээ тарааж явуулдаг. Кактус цэцэг нь болохоор үндэс, иш, навч буюу өргөс, цэцэг гэсэн үндсэн дөрвөн эрдэнэтэй. Би кактус цэцгийн эрүүл мэнд ба бэлгэшээ талаас нь ярина. Кактусыг компьютерний хажуу тавихад хар далгааны өөртөө шингээж авдаг байгаа. Мөн кактусыг үе тавьдаа тавихад муу хил амыг өөртөө татдаг. Тэгээд кактусны цэцэг дэлгэрүүл тэр айл азтай жаргалтай амьдардаг гэж бэлгэшээдэг. Би зузаалаа цэцгийн бүтцийг яриа. Зузаалаа цэцэг нь үндэс, иш, навч, цэцэг гэсэн үндсэн дөрвөн бүтцтэй. Би одоо навчны үүргийн талаар ярья. Навч нь үндэс болон иш мөн нарны гэрлийн тусламжтайгаар өөртөө шин байцыг бий болгодог байгаа. Та нар яагаад зузаалаа цэцгийн навчийн нэм бүдүүн байдаг гэж бодож байна? Навчанда ус агуулгадаг. Би гоод айл цэцгийг судалсан байгаа. Гоод айл цэцгийн бүтц нь үндэс, иш, навч цэцгээс бүтдэг байгаа. Тэгээд гоод айл цэцэг нь дахиур, дэлб, тэгээд өвч гэсэн гурван хэсгээс бүтдэг. Тэгээд энэ цэцэг нь үр цэцгийг болгох үүрэгтэй байдаг. Одоо
унтаагаа цэцгийн үндснийхэн талаар одоо мэдээлэл хэлье. Үндс нь болохоор өөр одоо хөрсөнд байгаа эрдэс цусыг өөртөө одоо хуримтлуулад тэр одоо үндснийхэн цаашаа явахад булцсан байдаг. Тэр булцсандаа өөрийнхөө тэр шин дижээд усыг агуулгадаг байгаа. Яагаад та нар одоо тэр унтаагаа цэцгэнд ямар одоо давчинд нь одоо витамин агуулгадаг вэ? Алекс. С витамин агуулгадаг. Бид ангиараа соёлч төвлөрийн явж тэнд ажилладаг ах эгчнээс өөрт хэрэгтэй мэдээлэл цуглуулж авсан. Хүрээлэн экологийн дээд сургууль очиж тэнд байгаа багш нартай өөртөө сонгосон цэцгээ судалсан байгаа. Бид яагаад энэ ногоон подолог цамцыг сонгосон бэ гэвэл энэ 15 цагаараа бид гадуур гарч ирсэн байгаа. Тэгэхэд би биенээсээ төөрөөгүй. Тэгээд бас би биенээ олоход ойрхон болсон. Бид өөрсдийнхөө судалсан зүйлтэй холбогдуулан ногоон малгай подолгыг сонгосон. Бас биднийг судалгаа хийгээ явж авахт хүмүүс бидэнд маш найрсаг ийдэг хандсан. Бас ногоон өнгө хүнийг тайвшруулдаг байгаа. Мөн бид амьдрах чадрын цагаар хүмүүстэй харилцаж ийдгээр одоо ярилцсанаар бид өөрсдийнхөө судлах ёстой том цэцгийн талаарх одоо бүтцийг нь судалж мэдээлэлээ цуглуулж чадсан. Баярлалаа. За тэгвэл бүтэц багаас асуулт байна уу? За сайхан. Илмаагаас маань чи яагаад энэ шимтгэлээ цэцгийг сонгосон юм бэ? Би яагаад энэ шимтгэлээ цэцгийг сонгосон бэ гэхээр энэ үнэхээр үжлэнтэй тэгээд бас цэвэр агаар бүлгэлдэг болохоор. Багаас шүүгээр асуулт байна уу? Зоргил. Би нэг дараагаас асуумаар байна. Чи яагаад заавал кактусыг судлахаар болсон бэ? Кактус цэцэг нь гоё сонирхолтой навчин өргөс тэгээд сонгосон. Шүүгээр асуулт байна уу? Тэгвэл бүтэц багтаа бүгдээрээ баяр хүргье. За ингээд бүгдээрээ дараагийн баг хөрс бага яа. Би хөрс хаан гишүүн Батлгөр байна. Манай баг 6 гишүүнтэй. Бид өөрсдийн хүсэл сонирхлоор баг хуваагдаж өөрт тарж судлах цэцгээ манай багийнхан 100% саналтай сонгосон. Тэгэд би шимтгэлээ цэцгийн хөрсийг анхаар найстайгаа судалсан. Тэгээд шимтгэлээ цэцгийн хөрс нь 50%-ээс 50% байгалийн оршороо ялцвахтай бордоо байдаг. Бидний зорилго бол энэ сонгосон 5 цэцгийг хөрсийг судалж тарж гол чимээлийн цэцэг. За гол чимээлийн цэцэг болохоор дотроо олон янзтай учраас би гол дөрөдөг нэртэй энэ цэцэг тулсан. Энэ цэцгийн 70% хөрс утсан 30% болохоор байгалийн бордоо байдаг байгаа. Би мэдээллийг интернетээс олж авсан. Би тасалгааны үндэсний ургамлыг судалсан. Тасалгааны үндэсний ургамлын 70% нь байгалийн оршороо 30% нь ялцмагтай ордог байдаг. Би тэрийг найз нөхөд ном сэтгүүлээс хайж олцсон. Манай баг эхлээд ажлын төлөвлөгөө гаргасан байгаа. Тэгээд бид ажлын төлөвлөгөө гаргаснаар эхлээд цэцгээ тарихын тулд цаваа сонгохоор болсон. Тэгээд бид цаваа өөрсдийнхөө гараар бүтээж хийсэн байгаа. Мөнгөөр худалдаж авсны оронд өөрсдийнхөө гараар бүтээж хийгээд тэгээд татан цэцгээ тарьсан байгаа. Тэгээд бид болохоор цаваа болохоор хаягдал материалаар ингээ баяжуулан гараараа бүтээж хийсэн. Тэгээд энэ нь 1-р ангиас 10-р ангийн их заах дүүнер маань бидэнд тусалсан байгаа. Бид анх бас цэцгийг зүгээр шорон тарьдаг гэж бодсон. Харин одоо бол цэцэг өөрөөсөө ингэсэн хөрстэй байдсан байна. Мөн бас бид цэцгийн саваа ихтэй өхрийн иврээр хийсэн байгаа. Тэгээд энд манай ангийн найз мөнх сайхан тавилан хоёр маань ярина. Бид өхрийн иврийг одоо хэрхэн хийсэн талаар манай найз тавилан маань дэлгэрэнгүй ярьж өгнө.
Бид нар болохоор сургуулийн 9-р ангийн 3 ах тэгээд сургуулийнхаа багш төр бол багштай мөнх сайхантайгаа хамт явж шонхор зах орсон тэнцээ бол нэлээ эвгүй нэртэйс. Тэгээд бид нар тэндээсээ гараад еврейхаар явсан. Тэгээд хажуудлын хашаанд нь болохоор маш олон төрлийн еврейс учраас төр бол багш 9-р ангийн 3 том ах тэгээд мөнх сайхан бац хоёр хамтраад тэндээс өөрт хэрэгтэй хамгийн гоё том гэсэн еврейнүүдийг хөрөөж авсан байгаа. Бид бас энэ еврейг хөрөөснөөс бас давхар амьдрах чадвар суралцсан гэж би хувьдаа бодож байгаа. Яагаад вэ гэвэл одоо бид жишээ нь том болоод одоо гадагшаа татгшаа зөндөө явна. Тэгэхдээ одоо бидэрт юм хөрөөдөх шаардлага гарна. Тэгэхэд одоо бид хоёр одоо хүссэн зүйл одоо хөрөөж чадна гэж одоо дотроо бодож байгаа. Одоо тэгээд хөрс багаас асуух асуулт байна уу? За уяа нараа. Би Батлаграас сумаар чи яагаад шимтгэлээ цэцгийн хөрсийг судалсан бэ? Шимтгэлээ цэцэг нь гоё харсан. Тэгээд бас би энэ шимтгэлээ цэцгийн хөрсийг мэдхийг хүссэн. Та нар нууник сав хийсэн гэсэн шүү дээ. Сав хийхдээ ямар сав хийсэн?